За, энэ цугласан тав охины хэлүүлээний амгалан айлтгий. Шинжлэлийн засгийн газар маань 2014 онд хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа зарим чиглэлээс бид өнгөрсөн 7 хоногт олон нийтэд танилцуулсан байгаа. Манай Эрдэнэ соёлын салбар 1 жилээр биш 10 жилээр алсыг харж 10 жилийн хугацаанд энэ салбар маань Монгол улсад монголчуудад юу өгч чадах яаж ажиллавал энэ салбарт бид томоохон ахис дэвшилт хүрэх вэ гэдэг чиглэлээр ярилцахад таавхан цуглаад байна. Би бас таавханд хэдхэн санаа хэлье гэсэн. Нэгдүгээр дуулуур миний хэлэх гэсэн санаа бол бид Монгол одоо хүссэн ч уул уурхай орн болжээ. Ойрын 10 жилдээ магадгүй 20 жилдээ бол энэ салбар бол манай сонирхох гол чухал тэр салбар хэвээр байх юм байна гэдгээр бүгдээрээ ялангуяа бид одоо Монгол улсын хэмжээнд иргэдийнхээ хэмжээнд ойлгоц бүлээн зөвшөөрлийн шаардлагатай болжээ. Энэ ойлголтыг төлөвшүүлэхэд энэ танхим цугласан та бүхний бид бүгдийн үүрэг бас оролцоо маш их чухал байна. Хариуцлага бас их чухал байна. Иргэдийн хувьд жишээлх юм бол яагаад уул уурхай зарим юмдээ сөргөөр хандж байна гэхээр бид бас иргэдийнхээ саналыг сонсож тэднэрт энэ уул уурхай салбар хөгжснөө танд бидэнд Монгол улсад айл өрхөд ийм үр ашигтай болно гэдгийг бас төдийлөн сайн ойлгож чадахгүй байна. Хоёрдугаар хариуцлагагүй олон үйлдэлүүд иргэдийг бас санааг нь зовоож ялангуяа уул уурхай салбарт нөхөн сэргээлт хийхгүй байгаа явдал нийгэм ухаж хаячаад явчихж байгаа явдал бол бас үнэхээр дутгаа гэсэн байгаль орчноо гэсэн хүмүүсийн бас санаа сэтгэлийг зовоож байна. Тэгээ энэ хоёр дундуур бид зөв зохицлыг олж ажиллах шаардлагатай юм аа. Уул уурхай салбар яагаад одоо чухал вэ гэхээр бид одоо 10 гаруй жилийн хөгжлийн стратегийг харахад бол одоо өнөөдөр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний бараг 60 гаруй хувь, хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, экспортын 85% манай энэ салбарт бол оногдож байна. Тийм учраас энэ салбар бол чухал юм гэдэгтээ бол үндэсний хэн ч марах. Яагаад чухал болоод байгаа нь яагаад надад доржийн дулмаагийн чухал юм бэ гэдгийг бид үнэхээр хүргэх шаардлага. Канада улс, Австрали улс бол уул уурхайг олон жил хөгжсөн түүхтэй уул уурхайгаа их зөв ашиглаж, зөв хөгжиж, ард иргэдэнд чинээлэг болж, улс орн хөгжсөн сайхан туршлага. Бид нар жишээ авахдаа заримдаа Африкийн 2-3 орныг авдаг. Яаж болохоо байсан тухайг их ярьдаг. Яаж болж хөгжсөн тухай бид нар бас нэлээд сайн ярих ёстой. Тэндээс сайн туршлагыг авч, сайн засаглалыг авч, сайн ил тод байдлыг бий болгож энэ салбар хөгжиж байна. Энд дээр та бүхэн онцгой үүрэг үүсгэж ажиллана гэж үзэж байна. Канадад юу гэж уул уурхай салбараа хөгжүүлэхдээ юу гэдэг юм олон нийтэд ойлгуулж чадсан гэхлээр ямар ч юм байсан. Олимпийн аварга төрсөн ч, хар утас ашигласан ч энэ чинь ийм юм болохоос өмнө наадхи чинь олборлсон байхгүй юу? Гар утас болохоос өмнө тэн дотор зис болж орохоос өмнө наад баялагч чинь газраас олборлсон байхгүй. Австралид болохоор уул уурхай гэдэг чинь бидний бүхэл бүтэн түүх шүү дээ гэж хэлдэг. Би их жаахан болохоор орчуулж байгаа шүү. Нэг англиар бичсэн үг өөрийнхөө хэлбэрээр л орчуулж байна. Тэгэхээр Монгол тэрнийг олж хэлэх хэрэгтэй. Иргэдтэй бид нар бас зөв ойлгох хэрэгтэй. Асар их өргөн нутаг байна. Асар их баялаг байна. Энийг бид зөв ашиглах хэрэгтэй. Африкийн дэд ерөнхийлөгч Монгол улсад миний урилгаар айлж ирсэн. Тэр хүн юу гэж хэлж ирсэн гэхээр уул уурхайгаа зөв ашиглаад
Тэгээд эдийн засгийнхаа бусад салбаруудыг төрөлжүүлээд тэр хооронд нуулуурхагаас орж ирсэн мөнгнөөс бусад салбаруудаа хөгжүүлэхэд зарцуулаад ингээд одоо улс орн хөгжүүл зүгээрээ гэж хэлсэн. Өмнөд Африкийн тулсан Йоханнесбург гэдэг хот өмнө зөвхөн алт улбарлдаг хот байсан. Одоо өнөөдөр тэнд очисон мэддэг хүмүүс алт улбарлаж ирсэн гэхэд итгэхгүй болтлоо өөрчлөгдсөн. Тэгж өөрчлөгдөж, тэгж төр төрхөө өөрчилж, тэгж шинэ одоо эдийн засгийн төрөлжлөлтийг бол хийж чадсан. Бид ийм сайн туршлагыг заавал судлах ёстой. Сайн туршлагыг заавал Монголд авч хэрэгжүүлэх гэж байна. Бас нэг юмнаас юмд би санаа зовсон тэр дэд ерөнхий хичээс манайх жилдээ 250 сая гаруй тонн үрсийг экспорт гаргах юм аа. Бид нар энэ жил яг зах зээлийн үнэ муу байсан л да. 20 гаруйс 20 орчим сая тонныг л гаргаж байна. Тэгээд бөөн сүрүүлж 20 сая тонныг гаргаж байна. Тэгэхээр энийг бид нар зөв зохион байгуулах. Тэр бусад улс орны сайн туршлагаас сурч судалж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоо Австрали уулуурхай хөгжсөн мөртлөө Австрали вино дэлхийд нэлээд нэртэй болсон. Чили уулуурхай маш их хөгжсөн мөртлөө Чилийн вино бас дэлхийн зах зээл дээр нэлээд тэргүүлэх байр эзэлсэн. Тэгэхээр нэг юмдаа улаараа тэр чигтээ алга болдгоо юм байна л дээ. Тэндээс орж иж байгаа мөнгийг хуваагаад тараагаад 21 мөнгө болгоод авчдаг биш. Харин яг бусад салбараа мал аж ахуй, газар тариал ингээд цагаан эдэг, ноосо, ноолуура энийг хөгжүүлэхэд, энийг дэлхийн зах зээл дээр брэнд болж гаргахад нь бол илүү тэр мөнгнүүдийг бол зөв зарцуулах хэрэгтэй. Энийг бид нар хийнэ. Та бүхэн маань 25 он хүртэл ирээдүгөө харж яана гэдэг бол энэ олон зүйлийг бид нар бол магтааж ойлгож ярих хэрэгтэй байна. За манай засгийн газар байгуулагдаж ажилласнаас хойш энэ салбарын эрх зүй бол нэлээд сайжирч байгаа. Манай та хоёр сайд толгойлоо энэ салбарт бол нэлээд эрх зүй зөв орчныг бий болгох юм удаа гэж. Бидний шүүмжилж ирсэн. Та нар чи одоо уулуурхайгаа тэргүүлэх салбар гэж чинь уулуурхай салбарт хөрөнгө оруулах гэхээр болохгүй, тэхгүй, ингэхгүй гэсэн. Бид нар бол дотоодын болоод гадаадын хөрөнгө оруулалт уулуурхай салбарт одоо дэмждэг, ойлгомжтой, тогтвортой тийм хууль эрх зүйн орчныг бий болгож чадлаа. Өчигдөр бид нар Invest Mongolia гэдэг арга хэмжээг хөрөнгө оруулагчдад зориулж зохион байгуулсан. Монгол хөрөнгө оруулаач, бид дэмжье, бид тусалъя, бид үйлчилье гэдэг ийм байдлаар бид хандж байгаа. Энэ хөрөнгө оруулалтаас хэн хожих юм? Эндээс бол манай улс, манай ард иргэд хожих. Өнөөдөр валютын ханшны хэлбэлцэл өндөр байна гэдэг юм. Өчнөө олон уулуурхай баялгаа зээлэр аваачаад хүнд өгөөд мөнгө аваад хэрэглээд дууссан. Өнөөдөр би хэлэхэд 5 долгоод одоо 2 сая тонн нүүрс гаргачихсан байж байна. Энэ 2 сая тонн нүүрсийг зөөгөө дуусгад бид нар нэг төгрөгч авах. Нэг цент ч авах. Яагаад гэвэл гаргаад урьдчилаад мөнгө авсан. Нөгөөхөө гаргаагүй ч мөнгө авсан. Тэгэхээр ийм муу туршлагууд бас байна. Муу туршлагыг манай засгийн газар аль болохоор давтахгүй байх, аль болохоор зайлсхийх оролдож байна. Тэгвэл энэ маань биднэрт шинэ бодлого, шинжилгээний бодлогыг явуулахад гомоныг саадуулж байна. За хөрөнгө оруулалтын тухай хууль бол батлагдаад гарчлаа. Тэсэрч дэлбэрэх хуудас тэсгэлгээний эргэлтний хяналт тавих хууль, түгээмэл такстай ашиг батлуулалтын тухай хуулийг бид нар туслан гаргая. Ингэхгүй бол энэ бүтээн байгуулалтыг хийхэд, барилгын салбарыг хөгжүүлэхэд асуулахгүй байна. Ингээд энэ хууль бол яригдж байна. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай буюу алтыг бид нар Монголд тэр дотроо Монгол банктай тушаахыг урамшуулах тухай энэ одоо хуулийн дэслэг бид нар ярьж байна. Ийм олон зүйлүүдийг манайхан бол энэ салбарт бол ярьж, хэлж, хийж бүтээж байна. Энэ бол тодорхой амжилтанд хүрч байгаа. За мөн геологийн судалгааг бол
манайхыг шүүмжилдэг байсан засаг юус анхаардгүй. Геологийн судалгааны улсын төсвөөс зарцуулах мөнгөний хэмжээ за багч хийсэн бид нар бас нэмэгдүүлээд явж байна. За бидний энэ Монголын ирээдүйн гэрэлтэй харагдаж байгаа тэр дотор бас манай уул уурхай салбарын хөгжил бол гэрэл гээтэй харагдаж байгаа. Та бүхэн өнөөдөр нэлээд сайн ярина. Өмнө нь ч бас нэлээд хэлцүүд хийсэн. Ингэснээр энэ салбар дээр бид цаашаа юу анхаарч ажиллах юм, юу хийх юм гэдэгтэр нэгдсэн одоо бодол санал гарна гэдэгт би эргэлзэхгүй байна. Юу гэрэлтэй харагдаж байгаа гэхээр бид нар оюу толгойн хувьд 13 онд бол дэвшил гарлаа. Бид нар анх удаа баяжмдаа бол гаргаад эхэлчлээ. За цаашдаа гүний уурхайгаа ашиглах энэ дээр одоо хөрөнгө мөнгийг нэмж усахтаа бид нар бол ярьж байна. 14 онд бол энэ шинэ гарч байгаа онд бол оюун толгой бол Эрдэнэтээс илүү хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 5-7 ордын үн цэнийг нэмэгдүүлэх тэр арга хэмжээг бид авч байна. 5-7 14 он өшөө илүү дөрөвтэй, өшөө илүү зохион байгуулалттай, өшөө илүү үр бүтээлтэй ажилланаа. Газрын тосны олборлолтын хэмжээ энэ 13 онд нэлээд хэмжээгээр нэмэгдлээ. Үндсэндээ бол 12 онтой харьцуулах юм бол 30 гаруй хувиар манай газрын тосны олборлолтын хэмжээ нэмэгдэж байна. Цаашид бид нэр уул уурхай дээр нэг л юмыг онцгой анхаарах ёстой. Би түрүү хэлсэн сайн туршлагыг авах ёстой. Тэр сайн туршлага гэдгийн цаана юу байгаа вэ гэхээр хариуцлагатай уул уурхай байна. Юмыг олборлдог, ашигладаг, хэрэгэлдэг, буцаагаад нөхөн сэргээдэг, байгаль орчин тэр нутаг нугыг бол хуучин байсан тэр хэмжээнд нь хүртэл сэргээх явдал юм. Хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй, за харилцаа ашигтай, оролцогч хүрталуудад ашигтай, ил тод, хариуцлагатай ийм уул уурхайг бид хөгжүүлж чаднаа. Энэ чиглэлээр манай салбарынхны хийж байгаа олон ажил бол үр дүнтэй явж байгаа гэдгийг би бас та бүхэнд хэлье. Тэгээ зөвхөн уул уурхайг ашиглаад түүхийгээр нь гаргах биш. Энэ 14 онд бол Монгол Улсын засгийн газрын тавьж байгаа гол зорилт бол Монголдо бүтээцгээе байна. Одоо зүгээр холбоорлоо шангаар утгаад вагонд юм уу машинд очих биш. Бид одоо энийгээ цаашаа боловсруулалтаа хийе. Боловсруулалт хийх ажлыг энэ 14 онд эхлүүлье. Тэр зис, тэр төмөр, нүүрс бол одоо үндсэндээ түүхээр гарч шээ. Ядаж угаах. Энэ одоо боловсруулалтын шатуудыг бол бий болгоё, эхлүүлье гэсэн ийм том зорилтыг 14 онд бид тавьж байгаа. За энэ чуулганд оролцож байгаа та бүхэнд төгсгөлд нь хэлэхэд бид нар энэ хөрөнгө оруулалтын орчныг цаашид бас дахин улам боловсруулах болгож хууль эрх зүйн орчныг тогтвортой байдлыг хамгаалж, баттгаж, за уул уурхай салбарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгож, за улс орныхаа эдийн засгийг энэ завсар нь төрөлжүүлж, бусад салбаруудыг нь бол дэмжиж, хурдтай босгож ирж, улс орон даяараа энэ 14 онд бүтээж ажиллая. Та бүхэн маань арай тэргүүлэх чухал салбар учраас энэ 14 онд биш, энэ ойрын 10 жилд одоо тэргүүлж ажиллая гэсэн энэ ураа гаргаж байгаад би одоо их талархаж байна. Үнэхээр уул уурхай салбар, эдис баялагын салбар бол ойрын хэдэн 10 жилдээ Монголын хамгийн тэргүүлэх салбар байна, хамгийн хариуцлагатай салбар байна, хамгийн өрөөгөөжтэй салбар болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.